За хаяа дараач хамтлагээр уулзж гин. За өнөөдөр юуны тухай ярих вэ гэхээр Attack on Titan-ы яг энэ Titan-уудынх нь одоо тэд нар чинь нүцгэн байгаа штэ. Юучгүй. Яг арьс махан харагдаж байгаа. Тэгэнгүүт шорт өмсүүлсэн, төрсөг өмсүүлсэн тиймэрхүү одоо манганы юм зургнууд гадар Facebook, Instagram энтрээр яваад исэн бохгүй юу. Тэгээ би тэрийг харчаад гайхаад энэ одоо хаана ингэж гаргаад байна. Яг жигнэсээ үнэхээр ингэж гаргах юм уу үгүй мүү гэдгийг гайхаад. За тэгээ ер нь бол энэний талаар ярихаар өнөөдөр бэлдсэн байгаа. За эхлээд яг энийг жигнэсээ ингэсэн үү үгүй юу гэдгийг тайлбарлахаас өмнө cultural localization гэдэг ийм ойлголт ийм байна л да. За энэ нь болохоор яадаг вэ гэхээр одоо ямар нэгэн бүтээгдэхүүн, контент эсвэл мессежийг тухайн одоо улсын соёлтой уялдуулж ингээд өөрчлөхийг хэлдэм байна. Одоо жишээлбэл киног орчуулахдаа ч гэсэндээ яг тэр тухайн бүс нутагт хэрэгэлдэг, тэ улс оронд хэрэглэгддэг тэр үг хэллэгээр нь одоо орчуулах ч гэдэг юм уу те ямар нэгэн ишлэл зөвлөл хэлэх байгаа бол яг тэр үндсэн улсынхын агуулга утга санаагаар биш гаргаж байгаа тэр улсынхаа одоо үнэт зүйл соёлтой холбож хэлэх ч гэдэг юм уу яг тиймэрхүү байдлаар ямар нэгэн контент бүтээгдэхүүн зэргийг ингээд өөрчилж гаргахыг cultural localization гэж нэрлэдэг байгаа юм билээ. За энэ дээр нэг жишээ гэх юм бол одоо энэтхэгт ингээд үхрийн махны оронд одоо ямар нэгэн энэтхэгт ингээд үхрийн махтай кино ч юм уу юу ч реклам ч юм уу гаргачаалаа гэж бодох юм бол тэрийгэ болоод одоо энэ итгэгчүүд чинь ингээ үхрээ маш дээдэлдэг улс орно шүү дээ. Тийм учраас тэрийг хоньны махаар ингэж орлуулдаг ч юм уу тий. Одоо хоньны махта бүр гэрний юм реклам явуулдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар өөрчлөхийг хэлээд байгаа гэсэн үг. Ер нь бол бүр ингээ ойрын жишээ ингээ татаад авч ярих юм бол та нар ингээ Солонгосын CEO руу орох юм бол хизээч ингээ хуушур муушур ингээ зарж яахгүй шүү дээ. Тэнгууд Монголын CEO-д чи ингээд Монгол ийм хоолнууд байдаг 10 хүртэл ингээд савлцсан ингээд зарж яадаг штэ. Тэнгууд одоо CEO наашн ингээд хичнээн ийм франчайз дэлгүүрч гэсэндээ тухайн улс орны үндэстнийх нь хэм маяг идэж уудаг юмд зориулаад тохируулаад ингээд бүтээгдэхүүнүүдийг ингээд гаргаж байгаа. Тэгэхээр энэ бол бас cultural localization гэдэг зүйл ингээд энэ дотор ингээд явагдсан байна гэсэн үг. За тэгээ одоогоо сэдв рүүгээ орё. За Attack on Titan-ы тэр хувцастай одоо ийм шорттой төгсгтэй тийм хувилбаруудыг ханаас гаргасан бэ гэсэн чинь энэ болохоор Малайзийн Креко гэдэг нэртэй ийм комик одоо манга сэтгүүл гаргадаг тийм газар яг энэ Attack on Titan-ы мангаг хэвлэхдээ ийм дотор хувцастай одоо Titan-уудыг ингээд бүгд ингээд хувцалсан байдлаар ингээд гаргасан байгаа юм. За та нарт одоо ингээд жишээ зургуудыг ингээд бүгд ингээд харуулчих заяа. За тэгээ Малайзийн хуулиар болохоор одоо хүүхдийн кино болон комик, ном ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлд хүний биеийн дүр төрхийг хит нүцгнээр ингээд харуулахыг хориглодог. Хичнээн ингээд одоо тий даалт хэсгүүд ингээд харагдахгүй байсан ч гэсэндээ тиймэрхүү байдлаар дүрсэлж харуулахыг хориглодог учраас Attack on Titan-ы мангаг одоо тиймэрхүү байдлаар зурж гаргасан байх нэ. За тэгээд өөр ямар анимнууд байдаг вэ гэхээр Хятадын видео стриминг платформ Bilibili гэдэг одоо тэр платформ дээр болохоор Demon Slayer-ийн одоо хамгийн сүүлийн бишээ нөгөө нэг entertainment arc гэдэг нь шүү дээ. Тэр arc-ыг ингээд гаргахтаа Daki гэдэг нөгөө нэг дээд сарны жүтгэр эдэн штэ ахтайгаа хамт ингээд тулцдаг. Тэгээ тэр Даки гээд охиныг бас ингээд нилээн юм бие гарсан нүцгэн юм хэсэгтэй хувцалдаг штэ. Тэнгууд ингээд тэр хувцнуудыг ингээд битүүлээд бие нь юу нь бол ингээд битүүлээд ингээд гаргасан байлээ. За тэгээд манай үзүй тэнгэний 3 ихнэр байгаа штэ. Тэр 3 ихнэр ч гэсэндээ юу нь бол ингээд нилээн ингээд яг энэ цээж хэсэг нь айгу задгаа тийм хувцалтай. Тэнгууд тэрийг нас ингээд битүүлээд гаргасан байлээ. За тэгээ энэс өөр ямар анимнууд дээр ямар юм зүйлүүдийг өөрчилсөн байдаг вэ гэхээр Pokemon байдаг штеп. За тэрэн дээр болохоор Япон ийм цагаан будааны оромог буюу одоо онигириг Америк хувилбар дээр одоо Америкт гаргахдаа тэр онигириг сэндвич болгож ингээ өөрчилж исэн гинэ. Сэндвич ч юм уу ингээ донат болгож өөрчилсөн байдаг. За яагаад гэхээр тэр үед одоо барууны хүүхдүүд онигири гэж юу болохыг мэддэггүй байсан гэж байна. За тийм учраас энэ дээр ингээд ийм өөрчлөлтийг гаргасан байна. За дараа нь болохоор One Piece дээр Sanji гэдэг дүр эдэн штэ тамхи татдаг. Ингээ амдаа ингээ тамхи зууцсан яваад идэг тийм дүр. За тэгэнгүүт тэрийг бас Америкт ингээ телевизээр ингээ гаргахдаа тэр тамхиг нь чихэр болгож одоо lollipop эдэн штэ иштэй чихэр. Тийм болгож өөрчилж гаргаж исэн гинэ. За анимны хувьд бол ийм байна. Гэтэ ер нь бол нэлээд олон байдаг баха. Би яг хальт ингээ жишээ болгож та ингээ хэлж байгаа шүү заяа. За тэгээд одоо болохоор хүүхдийн кинонууд буюу одоо яг ингээ картун дээр ямар хүүхдийн кинонууд дээр юу ингээ өөрчилж харуулсан байдаг вэ гэхээр за Inside Out гэдэг хүүхдийн кинод шүү дээ Pixar-ийн. За тэрэн дээр болохоор энэ Riley-гийн дургуутдаг ийм ногоог
одоо Райли ингээ брокколи идэх дургүй юм байна л та. Тэгсэн чинь Японд энийг ингээ гаргахтаа брокколи бол ингээд амар сайн ногоо. Япон хүмүүс ингээ брокколиний дуртай. Тийм учраас ингээд дургуйцаад байгаа ногоон чинжүү болгож ингээ өөрчилсөн байт юм байна. Японд гаргахтаа inside out-ыг. За тэгээд Райлигийн аав нь болохоор ингээд хоккей үзээ сууж идэм байл та. Тэгсэн чинь бусад улс оронд одоо Европ ч юм уу Латин Америкт тэр газарт болохоор аав нь ингээд хөл бөмбөг үзэж байгаагаар өөрчилсөн байт юм байна. За тэгээд Zootopia дээр ингээд нэг мэдээний хоёр хөтлөгч ингээд амтан ингээд сууж идэг штеп. Тэр болохоор одоо гарч байгаа улс орныхон тийм бэлэгдэл амьтдуудаар ингээд солигдож ингээд гарч исэн гинэ. За жишээлх юм бол Хятадд ингээд Zootopia ингээд гарахтаа тэр хоёр ингээд хөтлөгч амьтных нь нэг нь ингээд панда байсан гэж юм. За Австралид гарахтаа энэ кола бавгаалж гарч исэн гэж юм. За Америкт болон Канадад ингээд хандгай болж гарч исэн. Бразилд болохоор ирвэсийн ийм дүр ингээд сууж исэн гэдэг ч юм уу. За иймэрхүү байдлаар одоо тэр нэвтрүүлэгч нарыг ингээд сольсон байд. За дараачих нь болохоор Toy Story 2 дээр гард юм байна. За энэ дээр болохоор Buzz Lightyear ингээд тоглоомнуудад хандаад ингээд амар ихтгэл тавьж идэм байл та. За тэрэн дээр нь болохоор Америкийн нэгдсэн улсын хувилбар дээр нь ард нь ингээд Америкийн ингээд төрийн далбаа ингээд намраад тэгээ төрийн дуулал ингээд явд юм байна. За тэгэнгүүт олон улсад болохоор энэ нь яаж хуурсан бэ гэхээр ард нь ингээд дэлхийн бүм бүрцөг ингээд гардаг. Тэгээ One World Anthem гэдэг дуу ард талд ингээд явд юм байна. За дараа нь болохоор Ralph гэдэг Disney хөгжлийн кинод шүү дээ. За тэрэн дээр болохоор Minty Zaki гэдэг нэртэй дүүрэн ийм ногоон үстэй Америк хэм маягтай ер нь бол нэг стил нэг ийм Америк хэм маягтай байд юм байна л та. За тэгээ энийг Японд гаргахтаа Minty Sakura гэдэг нэртэй болгоод тэгээ гадаад дүр төрхийг нь илүү Япон маягийн кавай буюу одоо ягаан өнгөтэй тийм кимоно загварын ийм хувцс өмсгсөн байдалтайгаар ингэж дүрсэлж харуулсан гэж хэлээ. За тэгээ ер нь бол энэ мэтчлэн өөрчлөлтүүдийг гаргадаг байх нь. За тэгээ энийг болохоор cultural localization гэж нэрлэдэг. Мэдээж тухайн орны хүмүүст дотн тийм гоё сэтгэл төрүүлээд наалтцтай байлгахын тулд иймэрхүү өөрчлөлтүүдийг гаргадаг байх нэ. Тийм тэгээд бас бүр ийм амар хуурамч ийм хувцлалтууд хүртэл ингээд гаргацсан байсан. Одоо нөгөө хандлт авах зорилгоор тий тэр нь болохоор ингээд Attack on Titan-уудад ингээд джинс өмд ингээд өмсгцэн тэгснэ эсвэл ямар нэгэн бүр ингээд брендинг ч юм уу тий Nike, Puma ч гэдэг юм уу брендинг тиймэрхүү хувцснуудыг бас ингээд өмсүүлсэн тиймэрхүү зургнууд байсан. За тэр бол мэдээж хандлт авах зорилготой эсвэл ямар нэгэн мем хийх зорилгоор ингээд тэдрийг гаргасан. Тэгэхээр тэд бол үнэн зургнууд биш үү гэдгийг анхааруулж хэлье. За ер нь л та нар юу гэж бодож байна? Миний хувьд болохоор за нэг талаараа сайн зүйл нь гэх юм бол мэдээж тэр cultural localization буюу ингээд наалттай байлгах тухайн улс орны үнэт зүйл янз янзын юмнуудыг ингээд хөндлөж чинь тэгээ тийм маягаар ингээд өөрчлөлт оруулж чинь окей энэ бол болж чинь. За нөгөө талаараа одоо ингээд бүхэл бүтэн ингээд production баг ингээд тэнцэж ажиллаад ийм дүр гаргая ийм хувцастай байлгая. Тэгээ тэр чинь ингээд хувцалтаараа ч гэсэндээ тэр дүрийнхаа ямар нэг зан чанарыг ингээд илэрхийлж гаргаж ирж байгаа. Тэгэнгუთ тэрийг нь шууд ингээд манад ийм гарах боломжгүй та нар ингэж өөрчил гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ингэж хандж байгаа нь ер нь яг хэр үр дүнтэй вэ те. Одоо жишээлбэл тэр Малайз тэр нүцгэн шалтан хүмүүс ингээд гарахгүй байх тийм хуйлтай байж болно. Гэхдээ Attack on Titan дээр үнэхээр те ингээ хүмүүсийг тэгж хүсэл тачаалын дургслын өдөөх зорилгоор тийм дүртэй юм хийсэн үг гэвэл үгүй шүү дээ. Тэг ингээд цаад утга санааг нь сайн ойлгоод тухайн бүтээлийг бас ингээ хөндлөх нь их чухал юм шиг санагдаж байна. Тэгээд гэтээ яг хуу энэ дээр нэг заавал ийм тийм байлаа гэдэг тийм зүйл бол ярьсангүй. Тэгээд тийм учраас та ямар хөө санагдаж байна? Саяны ер нь ярьсан энэ жишээнүүдийг сонсоод хэр таалагдав? За бас өөр энэтэй адилхан жишээнүүд юу байна? Юу дутуу орхигдуулж үлдээсэн байна? Комент хэсэгт бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Хайртай шүү.